Сайн уу? Anu байна. Мөнгө өдрийн цувралын энэхүү ээлжид видеогоор би өөрийнхөө хувийн санхүүгийн хувьд өнгөрсөн 2 дугаар сар ямар сар болвоо гэдгийг та нартай нэгтгэн хуваалцах гэсэн юм. Ер нь энэ видеог бол өнгөрсөн нэгд өдөр оруулъя гэж таамаглаж байсан боловч яалтчгүй амцсан. Гэхдээ ерөөдөө сувагт маань заримдаа 7 хоногт 2 видео орох бол даваа болон пүрэв гарагт ороод байдаг. Тэгэхээр яагаад огт хийхгүй байснаас те never better late than never гэдэг үг шүү дээ. Хизээч хийхгүй байсаас жоохон оройтуулаад хийцэн дээш гэж бодоод бол сарын жоохон дунд руу бол дөхөөд ирж байхад бол өмнөх сарынхаа төсвийн англи төсвийн зарцуул за мэдгүй энийг бол нийлүүлээд та нартай хуваалцъя гэж бодсон юм. Тэгэхээр 2 дугаар сарынхаа гүйцэтгэлийн үзүүлэлтийг бол ингээ буулгаад авсан байгаа. Өнгөрсөн 2 дугаар сарын маань мөнгө уурсгалын үзүүлэлттэй харьцуулаад аваад үзэх юм бол үүний 635%-ийг хөрөнгө оруулалт, 414%-ийг хуримтлал, 4325%-ийг татвар шимтгэл, 307%-ийг гадуур хооллох ангиллын зардал, хүнсэнд 183%, чөлөө цагт 169%, өөрийн хайрлын ангиллын зардал 131%, биелэг тэг 10.7, тээвэр шууд харилцаа холбооных тэг 166%, төлбөртэй үйлчилгээ тэг 151%, гэр ахуйн зардал тэг 10.4%, EVE буюу миний харж байгаа мууранд зориулсан зардал тэг 1%-ийг тусаас бүрдүүлжсэн үзүүлэлттэй байжээ. Энэ дундаа хамгийн гол онцлог зүйл маань бол яалтчгүй татвар шимтгэл байсан. Өмнөх мөнгө өдрийн цувралын видеонуудыг ялангуяа өмнөх сарынхыг бол үзчихсэн бол угаасаа 2 дугаар сард бол энэ зардал бол хүлээгдэж байгаа гэдгийг бол хэлжсэн. Ерөнхийдөө над шиг жишээ нь үйл ажиллагааны орлого олдог, үйл ажиллагаа эрхэлж орлого олдог хүмүүсийн хувьд бол хувь хүмүүс бол жилдээ нэг удаа хувь хүний орлого албан татвар бол төлдөг. Оны эхний 2 дугаар сарын 10-наас өмнө намжиж. Тэгэхээр миний хувьд яг 2022 оны турш олсон орлогоос албан татвараа бол өнгөрсөн 2 дугаар сард бол багтаа төлж барагдуулсан. Гэхдээ энэ татварт угаасаа төлөх нь ойлгомжтой юм чинь бүтэн жилийн туршид угаасаа хуримтлалаа үүсгээд бол сан бүрдүүлээд ингээ явцсан байсан учраас тэр сангаасаа шууд татвар бол ингээд төлчихсөн. Тийм учраас миний яг өдөр тутмын санхүүд үйл ажиллагаанд шууд юм дарамт болж бол орж ирээгүй. Гэхдээ ингээ бүртгэл дээрээс нь аваад үзэхээр нэлээд өндөр зардалтай сар байсан юм шигээр бол харагдаж байгаа. Яг тийм л дээ угаасаа татвараа нөгөө realize болгож ингэж бодит болгон бүртгэж байгаа сарны ялч 2 дугаар сар болохоор нэлээд өндөр зардалтай сар. Гэхдээ хачиргалтай нь 2 дугаар сарын зардлуудаасаа энэ татвар шимтгэлээ хэрвээ хасаад аваад үзэх юм бол угаасаа сар болгонд нь төлж исэн гэж бодоод ч юм уу те. Тэгээ хасаад аваад үзэх юм бол сүүлийн 2 жил гарууд бол байгаагүй хамгийн бага зардалтай сар 2 дугаар сар миний хувьд бол боллоо. Нэг талаасаа нэг арай цөөхөн оногтой болохоор тэгсэн болов гэж жоохон хошигнож ингэж тайлбарлсан ч гэсэндээ бас яг ерөөхдөө нэг тийм олон янзын зардал бол гаргаагүй сар байсан юм байна гэж бодлоо. Гэхдээ бас хүн болгонд яг ийм байсан байгаагүй болов гэж таамаглаж байна л да. Яг тэгэхээр 2 дугаар сард бол цагаан сар болоход бол хүмүүс эргэн тойронд бол яалч айгүй өндөр зардлууд бол гаргаж байна гэсэн зүйлсээ сонсогдож байсан. Та нар цагаан сарын зардал чи ерөөхдөө хэр гэр бүлийн санхүүд чи ерөөхдөө хэр ачаал учруулдаг вэ? Тэрийг комментээр хуваалцаарай. Би яг нөгөө манайх нэг тийм цагаан сарыг тийм өргөн дийлэхээр ингэж том ингэж тэмүүлээд байдаг бас айл бас биш манай гэр бүлийн талынхан. Тэгээд би өөрөө ч гэсэндээ нэг тийм гэртээ нэг тийм цагаан сар гэж ингэж нөгөө баяр болгож тэмдэглээд байдаггүй хүн болооч тэр үе яг энэ чиглэлтэй холбогдсон зардал бол тийм өндөр бол байгаагүй. Мэдээч хэрэг бол тодорхой хэмжээгээр гарсан. Гэхдээ тийм өргөн дийлгэр тэмдэглэдэггүй болохоор ч юм уу надад тийм харьцангуй гайгүй байсан болоо даа гэж бас бодож чинь. Энэ ч гэсэндээ бас 2 дугаар сарын нэг зардал бас танахтай байхад бол тусалсан гэж таамаглалаа. Гэхдээ мэдээж хэрэг нөхцөл байдлууд айл өрөх болгоны онцлогоос хамаарат өөр байгаа гэдгийг бол ухамсарлаж байна. Нэмээд хуримтлал руугаа ихэвчлэн бол нэлээд их хуримтлал руугаа урсгал бол явсан. Уг нь бол хөрөнгө оруулалт руу бол нэлээд хийгдэх бахтаа гэсэн сонирхол бол байсан боловч өнгөрсөн 2 дугаар сартыг анхаарал татсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн бол зах зээл дээр нэг гарсангүй миний л бодлоор. Гэхдээ 2 дахь зах зээлээс бас яг офцаа худалдаж авъя ингээ ботсон ч гэсэндээ одоогийн байдлаар яг үнүүдийг Евролийн зэгтээ бол хүрээгүй байгаа хаа гэдэг таамаг дэвшүүлсний үндсэн дээр бол арай авах цаг нь арай магадгүй биш үж магадгүй гэж таамагласан. Энэ хөрөнгө оруулалтын зөвлөгөө бас биш шүү. Энэ зүгээр л би өөрийнхөө төсөөллийг таамаглалыг бол хуваалцаж байгаа. Та нар өөрсдөө хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ гэдгийг бол өөрсдийнхөө мэрэгэн ухаанаар шийдээрэй. Надаас шууд зөвлөмж авч ингэж битгий бодоорой. Тэгэхээр өнгөрсөн сард бол хөрөнгө оруулалтын хувьд таамаглаж байсан шиг эсвэл хүсэжсэн шиг хөрөнгө оруулалт бол хийгээгүй эсрэгээр хуримтлал руугаа нэлээд их орсон гэж хэлж болно. Зорилготой хуримтлалууд руу бол сангийн өсөлтөд зузаатгалууд нэлээд их хийлээ. 3 дугаар сарын хэдийгээр энэ видеон дээр бол бас хуваалцмаар байвч нэг тийм төсөөсөн таамагласан ойлгомжтой болсон инким байна да гэсэн юм бол байхгүй байна. Одоогийн байдлаар харахад бас л яг хуримтлал руу бол нэлээд хэмжээний
юм бас шийдэж байна. Тэрийг бол урьдчилж хийж чадах байх. Түүнээс ш орлого, зарлага, мөнгө урсгал талдаа 3 дугаар сард нэг төсөөлж байгаа. За ингэ шүү ингэн том юу дээ ийм зардал гарах юм байна, ингэх юм байна гэдэг бол төсөөл надаа яг үндэ алга. Тэгэхээр энэ хэсэг дээр нэг олон юм яриад яг шууд төсөөл рүүгээ бол орцсон зүгээр байх л та. Тэгэхээр 2 дугаар сарын хувьд нэг миний хувьд хувийн санхүүгийн манд хувьд нэг иймэрхүү сар байж өндөрлөө. Та нарын хувьд ямар сар байсан бэ? Цагаан сарын одоо ачаалал энэ баярын ачаал санхүү дээр чинь ямар дарамт болов? Магадгүй заавал нэг дарамт гингүүтэл сөрөг гэдэг утгаар нь битгий ойлгоорой. Ер нь яаж удирддаг вэ? Яг энэ үеэр баярын үеэр хувийн санхүүгээ, өрхийн санхүүгээ ер нь хэрхэн удирддаг вэ? Зөвлөмжүүд байвал комментээр хуваалцаарай гэж хүсье. Аль хэдийн энэ тухай агуулга бэлтгээд хуваалцсан байгаа бол тэрийг холбоос ихчсэндээ комментээр хуваалцаарай. Энэхүү видео таалагдсан бол лайк дараарай. Хэрэв миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууд хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгоно notification ашиг болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя.